2025 оны хүлээгч гүйцэтгэлийн талаарх мэдээллийг Төсвийн байнгын орон танилцуулахаар бэлтгэсний та бүхэнд үгээр танилцуулъя. Нэгдсэн төсвийн 2025 оны хүлээгч гүйцэтгэлээ тэнцвэржүүлсэн орлого 28 их найт төгрөг, нийт зардал 28.4 их найт төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 428.8 тэрбум төгрөг гарах төсөөлөлтөө байна. За түншлэн урсгал зардал 22.1 их найт төгрөг буюу дотоодын бүтээгдэхүүний 25.2%-тай. За суур тэнцэл 1.7 их найт төгрөг буюу дотоодын бүтээгдэхүүний 2%-тай байх төсөөлөлтөө байгаа нь. За төсвийн тогтвортой байдлын тухай хууль заасан төсвийн тусгай шаардлагыг хангаж байгаа болно. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 2025 оны нөл хүлээгдэж буй гүйцэтгэл 27 их найт 968.5 тэрбум төгрөгт хүрч төлөвлөсөн дүнгээс 7.5% буюу 2 их найт 277 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрөхөр байна. За энэ дараах хүчин зүйлс гол нь нөлөөлж байна. Нэгт нүүрсний экспортлогч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын мөнгөн дүн 2 дахин буурч аж ахуйн нэгжийн орлогын албан татвар амнаатын орлого өмнөх оны мууяс 1 их найт 683.3 тэрбум төгрөгөөр за төлөвснөөс 615 тэрбум төгрөгөөр тус буурч 9 их найт 395.2 тэрбум төгрөг хүрэх хүлээлттэй байна. За нийт импортын 2025 оны төсвийн хүрээний мэдгэдлийн тодтогт тусгагдсан дүнгээс 10.4% буюу 1.3 тэрбум доллараар буурлаа. За импорт инхүү багасснаас галын байгууллагын төсөв төлрүүлэх орлого батлагдсан дүнгээс 1.2 их найт төгрөгөөр буурч 6.6 их найт төгрөгт хүрэхээр байна. За макро эдийн засгийг докторжуулах бодлогын үр дүнд оны эхэнд 742 сая $ам алдагдaltaй байсан төлбөрийн тэнцэл эхний 10 сарын байдлаар 141 сая $ын эерэг болсон. За гадаад валютын нөөц 12 дугаар сард 6 тэрбум долларт хүрлээ. За түүнчлэн S&P агентлаг болон зээлжих зэрэглэлийг бие төлөвийг доктортой болгон нэмэгдүүллээ. Макро эдийн засгийн доктортой төлөө олонний сүүлийн хагаст ийм хөв сайжирсан хэдий ч экспортын шокийн голлох салбарууд үзүүлсэн сөрөг нөлөө үргэлжлэн төсвийн орлого буурахад нөлөөлсөн. Мөн үүний хажуугаар эерэг үр дүн гэх юм бол төлбөрийн тэнцлэлээс гадна валютын ханшны доктортой байдлаа сайн хадгалж чадлаа. 3650 хүрээд байсан $ын ханш өнөөдөр өчигдрийн байдлаар банкны ханш 3544 төгрөгтэй байна. За мөн оны эхний хагаст урсгал тэнцэл алдагдaltaй байсан бол одоо сүүлийн хагаст за эерэг 1 тэрбум доллар руу одоо төгөж байна. За энэ нь бол одоо макро тэнцвэрийн одоо дэдгүй сайн үр дүн макро бодлогын үр дүнгийн нөлөө инхүү гарч байна. За Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зардал 2025 оны үржилсэн гүйцэтгэлээр 28 их найт 397.3 тэрбум төгрөгт хүрч төлөвлөсөн дүнгээс 10.2% буюу 3 их найт 212 тэрбум төгрөгөөр бага гарах төсөөлөлтөө байна. За энэ дараах шалтгаантай байна. За нэгдүгээр төсвийн орлоготой уялдуулан төсвийн зардлыг санхүүжүүлж байна. За төсвийн сангаас цалин хөлс, зээлийн үйлчлэгээний төлбөр, нийгмийн даатгал, халамжийн тэтгэвэр, тэтгэмж зэрэг зайлшгүй зардлыг нэн тэргүүнд санхүүжүүлж тухайн өдрийн татврын орлогын дүнгээс хамааран бусад урсгал болон хөрөнгийн зардлыг санхүүжүүлж байна. Хөрөнгө оруулалтын зардлын хүлээгдэж буй гүйцэтгэл 81% буюу 2 их найт 366.4 тэрбум төгрөг байна. За барилгын ажлын гүйцэтгэлийн хугацаа харьцангуй богино, үйлдвэрлэлийн нөлөө ихтэй, компаниудын гүйцэтгэлийн чадвар хангалттай биш, байгаагийн зэрэгцээ энэ онд шинээр хэрэгжиж эхэлсэн төслүүдийн 46.3% нь 5 дугаар сард гэрээ байгуулсан гүйцэтгэл бага гарахад энэхүү нөлөөлж байна. За мөн сүүлийн 5 жилийн гүйцэтгэлийн дундаж хэмжээ 78% байжээ. За 3 дугаар өнөөдрийн байдлаар гүйцэтгэл нэрээгүй байгаа хөрөнгө оруулалтын үлдэгдэл 1 их найт 180.9 тэрбум төгрөг. За ирсэн хөрөнгө оруулалтын өсөлт нь бол 98 тэрбум төгрөг байна. За он дуустал хугацаанд гүйцэтгэлд үндэслэн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хэвийн болгохоор ажиллаж байна. За засгийн газрын өрийн үлдэгдэл 2025 оны эцэст дотоодын бүтээгдэхүүн 40.4% буюу 36.4 их найт төгрөгт хүрэхээр байна. За энэ төсвийн доктортой байдлын тухай хууль заасан төсвийн тусгай шаардлагаас 20% нэгж төсвийн хүрээний мэдээлэл заасан хязгаараас 10% нэгжээр тус доогуур байгаа нь өрийн доктортой байдал бүрэн хангагдж байгааг харуулж байна. За байнгын орон дарга эрхэм гишүүдээ сангийн яам татврын ерхий газар, гайлын ерхий газараас улсын төсвийн татврын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч ажиллаж байна.
За нэгт 3.7 их найт төгрөгийн татврын өр ногдлын үлдэгдэлтэй аж ахуйн нэгжүүдээр болон 615 9 тэрбум төгрөгийн томоохон татврын өртөө татвар төлөгчдөр өрийг төлж барагдуулах. За хоёрт галын ерхий газраас галын баталгааг агуулах бүсүүд дэх хугацаа өдөрсөн барааны үлдэгдлийг бүрэн шахах замаар 49.7 тэрбум төгрөг. За нефтийн бүтээгдэхүүний хойшлуулсан татврыг ондоо багтаан барагдуулах замаар 18.6 тэрбум төгрөг. Галын баталгааг агуулахад байршуулах хугацаа нь дууссан аж ахуйн нэгжүүдээс 10 тэрбум төгрөг. За өөр авлагыг барагдуулах ажлыг идэвхжүүлэх замаар 2.2 тэрбум төгрөг. За бүрдүүлэлтийн дараах шалгалтыг эрчимжүүлэх замаар 1 тэрбум төгрөгийн татварыг тус нэмж төвлөрүүлэх ажиллаж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийн дараах дэлгэрэнгүй танилцуулгыг дэлгэцээр бүгд танилцуулна, хүлээж авна.